За энэ видео хэр удаан YouTube дээр байх юм бэ гэсэн мэдэхгүй байна. Жохон эрсдэл авж ийн гэхдээ энийг хэдүүлээ үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ дундаа би ерөөсөө сурчлага юу ч хийхгүй. Юу юм бэ гэх юм бол зүгээр дайны үнэн төрхийг хэдүүлээ хамт харцгаая заяа. Дайн юу юм бэ гэх юм бол дипломат харилцааны эцэст нь гарч ирдэг л юм. Дайн ерөглөшийн эхлүүлдэг юм бэ гэх юм бол улс төрчд эхлүүлдэг. За. Тэгээд Монгол даяар залуучууд одоо цэрэгт татагдж байгаа. Манай хоёр ажилтан зуны бэлтгэл одоо явж байгаа. Татагдцсан. Төсөөд үзчих заяа. Манай Монгол залуучууд одоо Иранд очоод, Украинд очоод. Тэ? Энэ бүдүүлгээр одоо хэллээ шүү. Энэ Пэцдан нарын төлөө монголчууд нас барах ёстой юм үгүй. Тэ? За. Тэгээ манай монголчууд, манай монгол улс төрч нар бас энэ дээрээ түүхийн зөв талдаа зогсох ёстой. Тийм ээ. За харцгаая. Одоо Израильчууд, Америкчууд амар их зантай. Ямар юуны их зантай юм бэ гэх юм бол энэ Иран хоцрогдсон. Оросууд чадахгүй. 3 хоног Оросыг арчнаа. Хятадууд угаасаа чадахгүй. Хятадууд Тайваныг авч чадахгүй. Тэдний технологи хоцрогдсон. Тэр сул ард түмэн хүчгүй, залуу хүмүүс нь чадахгүй, тий? Тэгээ бид нар ингээ хөснөр хийж болно гэдээ аваад донгосож байгаа хгүй. Тийм учраас Иран руу ингээ бөмбөгдсөн Израильчууд. Одоо хариуг нь харцгаая. Тэнгэрэн дүүрэн юугаар юутэй тий. Тэр хэдэн 7 хоног ийм юм явуулчлаа заяа. Тий. Агаарын хамгаалалт Iron Dome Patriot missile хотлаа. Хамгаалж чадахгүй. Тэгээ сонирхолтой юм мэдхөө. Иран одоо ямар пуужин, ямар зэвсэг ашиглаж байгаа юм бэ гэх юм бол хамгийн хуучин пуужнуудаа төрүүлээ явуулж байгаа байхгүй юу? 20-30 жилийн өмнө үйлдвэрлэсэн пуужингаа явуулсан шүү дээ. Тэ? Шинэ пуужингуудаа явуулах уу? Явуулахгүй. Орос, Украины дайн, Оросууд ихлээр ямар танк явуулсан юм? T-50, T-70. Ямар пуужин явуулсан бэ гэх юм бол 20-30 жилийн өмнө үйлдвэрлэж исэн Советийн үеэр тэ? Бэлдэгдсэн пуужин ашиглаж байгаа шүү дээ. За, тэднийг бүгдийг нь явуулсныхан дараа энэ агаарын хамгаалтын бүх пуужингуудын энэ Израилийн тий агаарын хамгаалтын сумыг дуусгасны дараа тий хамгаалт нь байхгүй болсны дараа юу болох юм? Шинэ пуужин явуулна. Тэгээ унсан хүүхд уйлахгүй тий одоо энэ Тел Авив Газад өөрөө хийжсэн юма энэ Израиль улсын хүмүүс одоо өөрөө амсаж байна. Израилийн эдийн засаг одоо байхгүй. За тэ цахилгаан станц, нефт баяжуулах үйлдвэрлэл бүгдээрээ байхгүй болно. Харж байгаа юм. Хогчин. الريفينري يا شباب الريفينري Нефтний баяжуулах үйлдвэр нь Иран чадчихээн, Израиль чадчихээн. Аль нь ашигтай? Хин ч ашиггүй. Улс төрчин ашиггүй болж байна, ард түмэн охирч байгаа. Энийг хин ихлүүлсэн бэ? Израиль ихлүүлсэн. Тэ. Энэ хуучин пуужингууд. За, маш удаан. Тэ. Эднийг зогсоож болдгийн. Гэхдээ, тэ. الله أكبر. Та юу гэж бодож байна? Муслимчууд одоо ингээ бүгдээрээ баярлан явж байгаа ш. Сүни, Шиа хамаагүй заяа. Тэ? Бүх араб хүмүүс ашгүй дээ гэж бодож байгаа. الله أكبر الله أكبر الله معكن الله معكن الله معكن الله معكن الله معكن الله معكن. Lebanon, Yemen, Syria бүгдээрээ баярлж байгаа. Турк ч гэсэн баярлж байгаа. الله معكن. الظالمين 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 الظالمين. Тэр Iron Dome тийм пуужин хамгаалтын систем одоо ажиллахаа болцсон. Украин. Тийм их зан байхгүй болж эхэлж байна. Бурхны сонгогдсон, бурхны ивэлтэй ард түмэн еврейчүүд одоо гашуун амд амсаж байна. Тийм одоо Израиль, Тел Авивд зарим хэсгүүдэнд ийм болцсон. За, тэгээ хуучин пуужиныг одоо харлаа одоо шинэ пуужиныг хэдүүлээ хамт харцгаая. Сайних. Hypersonic тэ Mach 10-аас 15-ийн хурдтай. Тэ Sound of Speed одоо дууны чимээнээс 10-аас 15 дахин хурд. Тэгэхээр
Энэ пуужиныг хинч зогсоож чадахгүй. Америкчууд зогсоож чадахгүй, Европчууд зогсоож чадахгүй, еврейчууд зогсоож чадахгүй. Бурхан ч зогсоож чадахгүй одоохно. За ямар пуужин бэ гэх юм бол энэ. Supersonic. Окей, харж байна уу? Замбрааг үнэсдэг. Тэ? Зүгээр тэгшхэн шугамаар ерөөсөн нисэхгүй. Chaotic flight path та. You're from a whole other world, a different dimension. You open my eyes, and I'm ready to go. Lead me into the light. Kiss me, kiss me, infect me with your love and fill me with your poison. Та тийм цусан дотор нэг юм мэдрэгч гин үү? Тэ? Энэ халдвар өвчин. Тэгээ хаасаа юу тарж байгаа шүү. Харж байгаарай. Энд зүгээр энэ Израиль Ираны хоорондын зогсохгүй. Энэ иш тийшээ хаалтнаа харж байгаарай. Тэгээ энэ үед амьдарч байгаа хүмүүс дайн гэдэг ямар аимшигтай гэдэг юм бэ? Мартцсан байгаа хгүй юу? Хамгийн гол нь Европчууд мартцсан, Америкчууд мартцсан. Тэ? Ямар аимшигын өртөгтэй байдгийм бэ мартцсан. Еврейчууд бүр мартсан байх шиг байна. Тэ? Аимшигтай юм болно доо. Take me, wanna be a victim, ready for a passion. Tel Aviv. You fuck around, you find out. Okay. Ираны нефт, газ тээвэрлэдэг бааз. Donald Trump фейлдсэн одоо. Donald Trump bye будаа болсон. Дараагийн сонгуул дээр тий жил хагасын дараа congressional elections дээр шүү дээ. Donald Trump худлаа ирсэн. Дайн зогсоогүй шин дайн эхлүүлсэн. Эдийн засаг авраагүй эдийн засгийг одоо нефтийн үн хааш харж байгаарай. Ирэх 7 хоногт заяа. Нефтийн үн хааш үсээд эдийн засгийн өсөлтөнд царцаад эхэлчихсэн заяа. Харж байгаарай. Европын эдийн засаг, Америкийн эдийн засаг хүмүүсийн одоо эдийн засаг өсөх юм байна, сайхан болно. Дараа энэ одоо шатж байна. Хэдтийн колонк шатж байгаа байхгүй юу? Иран улсын газ нефтний 80% нь Хятад руу гардаг. Хятад зүгээр энийг 50 хүлээж авахгүй. Тэ? Аль хэдийн хит хитэн онгоц дүүрэн зэвсэг явуулсан. Гэхдээ нэг хүнийг ярих ерөөсөө мартаж болохгүй хэдүүлээ. Энэ Зеленский гэдэг хулгайч тэ. Volodymyr Zelensky says he hopes the Iran-Israel conflict won't reduce aid to Ukraine. Иран Израиль болж байгаа дайн тэ Украины мөнгөн урсгалыг зогсоочих үедээ гэж санаа зовж байгаа. Hell bro анда чиний над гуйлгоод дуусаа тэ Украин Оросын юм бол дэлхийн эдийн засгийн хувьд бол ямар ч нөлөөгүй. За хамаагүй байхгүй юу? Тэгээ зүгээр Оросыг жоохон сулах гэж тийм зорилготой. Европчуудын ашиг сонирхол тий Хятадууд энэ дээр бас нэг сүртэй оролцоо гэж жоохон дэмжижэл байгаа л да. Гэхдээ Иран, Middle East, Strait of Hormuz, Катар, Арабгийн нефт, газны юу штэ дэлхийн анхааралд орно. Тэ. Зеленскийн тоглоом жүжиг бас удахгүй дууснаа. Ямар сонь цаг үед амьдарч байна хэдүүлээ тэ. Болгоомжтойгаараа хөрөнгөд хамгаалаарай. Дайны үе болж гин. Тэ мөнгөөрөө зүү юм хийхгүй бол хэлж байгаа шүү.